За сайн байцгаана уу хүмүүсээ. Одоо бид нэр ингээд өвсөндөө өвсөндөө гараа явж байна. Гэтэ ясандаа гараагүй манай ах нар ихээр өвсөндөө гарна. Тэгээд одоо болохоор зүгээр өчигдөр за би танилд энэ дээр харуулчих заяа. Өчигдөр би аам яхтайгаа явж өвсө хатсан байхгүй юу? Тэр өвсийг одоо тармаад бухлаад тэгээд бухлаад толгоол төмглээд толгоолно. Тэгээд ирнэ гэсэн үг байхгүй юу? Тэгээд одоо яг бухал гарсан дээ энийг болгочихсон. Тэгээд яг агааг илгээр дээ хоёроосоо эхлэе явна гэсэн үг. Тэгээд бирэд явж байна. За яг замынхаа голд очичоод бичлэгээ да. Соси аван дээр чи. Янага зумаа нэрхон. Соси газар гэдэг. Ингээд явж байна да. Ахшаанаас уус авах чинь. Ахшаа мэдтэй тий. Голоос уус авах чинь. Гэтэ ахшаан гэдэг үстэй. Бүр дэшээ. Бүр дэшээ. Өчигдөр ахшаа уудаг хийгээд тагсан шүү дээ. Эндэлчээд. Эндээс уусаа. Ахшаа уусаа иргэнийг. Энд ихтэй ахшаа маха. Зөөлхөө. Тэр нөгөөний суудаа.
За ингээд цаанаас нь дуудсан маш муу байгаа болохоор би яриагаар ярьчих. Энэ хэсгээр болохоор манай ах шинэ юм хийгээд өвсөө маш урдан бухалгүйгээр төм болгож байгаа гэсэн үг. За тэгээд би энэ болохоор өвсөө татаад байж байна. За тэгээд ямар удаан юм бэ? Захтаач. Тэгээд хаяач. Яв зөө. За эндээс болохоор хідэн хийсэн бухалнуудаа харуулж байна. Тэнд болохоор манай аав ээж хоёр тэнд болохоор өвөө аамынх маань падан дээр ээж ин. За тэгээд энэ хэсгээс бол ийм хурдан дөрөв төм хийчлээ гэж харуулж байгаа. Өдөртөө дөрөв төм хийн гэдэг чинь маш хэцүү байхгүй юу? За энэ болохоор манай дүү тэгээд бид нэр бонгон дээр өвс ачаад хөдөө шөгөө явсан. За тэгээд өнөөдрийн бичлэг маань иймэрхүү л да. За тэгээд манай дүүгийн крон царайг жинкнээс крон царайтай шүү.